Хүй манайхаа өглөөгөө эрүүл хооллолтоор эхэлж ийн гэж овёос банантай идэх юм шиг өстэй. Эсвэл овёос зүгэн малтай ч юм уу. За би яг ганцхан сарын өмнө тийм байсан. Энд нэг алдаа байсан байна. Яагаад алдаа байсныг хэлж өгье. Өглөө хамгийн түрүүнд нэрийн бие рүү орж байгаа бүтээгдэхүүн жишэрлэг байх ёсгүй юм. Энэ нь бүр жимс ч гэсэн орж байгаа. Жимс угаасаа байгалийн сахартай шүү дээ. Байгалийн сахарын дүү шууд орсноороо цуснах сахарын хэмжээг огцон өсгөн. Огцон өснөөрөө огцон буух шалтгаан болдог. Огцон буух үед бид нар яадаг гэж ядардаг, сүлддэг, анхааралгүй болдог. Дөрөвдүгээр хамгийн амар нь дахиж чихэр идэх хүсэл төрдөг, craving хийдэг. Өглөөг эхлүүлж болохгүй 5 хүмүүс, өглөөг эхлүүлэх боломжтой 5 хүмүүсийг би captions-т оруулж өгье. Би өдөр болгон иймэрхүү танд хэрэгтэй мэдээллүүдийг хагаараа хүргэж байгаа. Та нар маань хэрэг хэрэгтэй гэж үзэх юм бол ширүүл ороод үзчихсэн нь л энэ аккаунтыг дагаарай. Тэгээд тэндэг мэддэг хаштаг тохны хүмүүстэй заавал меншн хийж хүргэх.